CNN телевизийн 4 хүнээс бүрдсэн уран бүтээлийн баг Монголд ирээд байна. Тэд Монголын тухай өгүүлэх 30 секундын реклам хийх юм байна. Энэ реклам нь дэлхийд даяар цацагдаж YouTube сайтад тавигдана. Найруулагч, продюсер, зураглаач, дууны инженер гээд дөрвөлөө ярьжээ. Рекламаа ямар байдлаар хийх тухай найруулагчаас тодрууллаа. Бид Монгол орны баруун хязгаараас зүүн хязгаар хүртэл яваад байна. Маргааш хөвсгөл явж сүүлийн зураг авалтуудаа хийн. Мөн наадмын үеэр зураг авалт хийсэн. Тиймээс их олон сонголт байгаа. Монтаж дээрээ сайн ажиллаад л ямар ч байсан их сайн реклам гаргана. 30 секундын учраас час хийсэн бүтээл гаргана. Бидэндээ хамт 7 настай нэг хүү 10 өдрийн турш байсан. Тэр хүү ерөнхийдөө Монголын нүүр царай болно доо. Монголчуудаас суралцах зүйл их байгааг ойлгосон. Европод зөвхөн бие дааж өөрийнхөө төлөө амьдардаг бол монголчууд их гэр бүлсэг. Тэр чанар нь их таалагдсан. Мөн уламжлаа хадгалж авч үлдэхийн тулд их зүйл хийдэг шиг санагдсан. Бид рекламда Монголын уул уурхай баялагын талаар зохис оруулнаа. Дэлхийн Монголыг уул уурхай талаар нэг сонирхож байгаа шүү дээ. Бид ерөнхийдөө улс болгоны ийм танилцуулсан рекламтай л да. Тухайн улсыг сурталчилсан таниулсан рекламны эрэлт нь гарч ирдэг юм аа. CNN телевизний 1980 онд байгуулагдсан Америкийн анхны 24 цагийн мэдээ нэвтрүүлэг дамжуулдаг телевиз юм аа. Дэлхийн 212 орнд гардаг дэлхийн хамгийн том хэвлэл мэдээллийн агентлаг. Тэгэхээр Монголын тухай бүтээж байгаа реклам нь 4-6 7 хоногийн дараа дэлхийн 212 орнд цацагдаж хэдэн зуун сая үзэгчид үзэх нэ. Мөн YouTube сайтад реклам тавигдана. Шууд болортой юм дэллээ.